За жил бүрийн 11-р сарын 14-нд диабеттэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг ийм уламжлалтай. За 2025 оны байдлаар дэлхий дээр 189 сая хүн диабеттэй байна. За энэ хүмүүсийн 10 хүн дутмын диабеттэй 10 хүн дутмын 7 ямар нэг ажил хөдөлмөр эрхэлдэг байна. За энэ ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст бол тодорхой 6 ийм бэрхшээл тулгардаг юм байна. Хамгийн түрүүнд энэ байгууллагын удирдлага хамт олон одоо ойлгоогүйс одоо сэтгэл зүйн их дарамтанд ордог. За ингээд энэ ажлын байр одоо цагийн одоо зөв оновчтой зохицуулж өгөөгүйс болоод одоо хяналтынхаа үйлчлэгэнд очиж чадахгүй байх ч юм уу ийм асуудлууд тулгардаг байна. За энэ диабеттэй хүмүүс бол эрүүл хооллох ёстой, тусгай хоолнууд иддэг. За тэгээ эрүүл хооллох, идэвхтэй хөдөлгөөн хийх ийм одоо орчин нөхцөл бүрдээгүй байд юм байна. За мөн ажил одоо ойрхон ус уух, амрах одоо ариун цэврийн өрөө хэрэглэх ийм шаардлагатай байдаг. Тэгэхээр ажлынхаа одоо ачаалаас болоод одоо энэ цаг тухайдаа хоолоо идэж, усаа ууж, эм тариагаа хэрэглэх ийм боломж байдаггүй юм байна. Энийг одоо удирдлагууд нь ойлгож дэмжиж явах хэрэгтэй юм байна. За дээрэс нь энэ хүмүүс бол тухайлбал одоо цусных сахараа ойрхон үзэх ёстой. За энэ шаардлагатай үед одоо эм тариагаа хэрэглэх ёстой. Тэгэхээр зэрэг ийм бололцоо тусгай өрөө эмнэлгийн одоо анхан шатны яаралтай тусламж үзүүлэх юмнууд байдаггүй учраас ажил дээрээ хүмүүс яаж болдгоо юм байна. Энийг хэрэглэх, эм тариагаа хэрэглэх, шинжилгээгээ хийх, глюкозыг хянах юм боломжгүй байд юм байна. Тийм учраас энийг одоо бүрдүүлж өгөөч гэж ингэ уриалж байгаамаа. За яагаад энэ ингээд нэгдсэн үндэсний байгууллагын дэмжлэг өдөр болоод яагаад энэ хүмүүсийн анхаарлыг татаад байна вэ? Яагаад бид нар энэ хүмүүсийг ойлгох ёстой юм бэ гэхээр энэ диабетийн улмаас 6 секундэд 1 хүн нас орж байна. 5 жирэмсэн эмэгтэй 1 жирэмсний диабеттэй байна. 20 секундэд 1 хүн хөлөө тайруулж байна. Энэ дэлхийн тоо баримт яриад байна шүү дээ. За тэгээд энэ нийт юутай бөөрийн архаг өвчтэй, бөөрийн диализд ордог хүмүүсийн 80% диабеттэй байна. Энэ зүрхний стент тавиулсан, зүрхний шигдээс болсон хүний 70% диабеттэй байна. За мөн энэ тархины харвалт болсон хүмүүсийн 60% диабеттэй байна. Тийм учраас энэ өвчнөөс эрсдэлрүүлэх одоо хүндрэлээ сэргийлэх энэ чухал ач холбогдолтой юм аа. За энэ удаагийн диабеттэй тэмцэх дэлхийн өдрөөр амгаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн эмнэлгүүд тухайлбал төв эмнэлэг өнөөдөр энэ үйл ажиллагаагаа эхлүүлж байна. За энэ хяналтанд байдаг хүмүүстээ одоо эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, зүрх судасны эрсдлийн үнэлгээ хийх, чихрийн шижингийн буюу диабетийн одоо хүндрэлийн илрүүлгүүдийг тухайлбал нүдний хүндрэл, хөлний хүндрэл, зүрх судасны хүндрэл, өөрийн хүндрэлүүдийн илрүүлэх үзлэг хийж зөвлөгөө өгч байна.